Тэгээд оюутлогоонд одоо урд нь би төсөөлж явахдаа юу гэдэндээ одоо юу гэдэг нан эрэгтэй хүмүүс ажилладаг ч гэдэг юм уу те тиймэрхүү байдлаас айгуух төсөөлж исэн. Гэхдээ бол өнөөдөр эмэгтэй хүний хувьд би ирээд ингэж яж чинь үнэхээр энэ бүтээн байгуулалт явагддаг юм байна. Энд залуу хүн бүрийн сэтгэл шингэсэн үйл ажиллагаа явагддаг юм байна. Тэгээд би яг зурчлалыг хариуцж ажиллаж байгаагийн хувьд ерөөхдөө залуучуудыг наашаа явуулах юмсан уул уурхайн чиглэлээр төгсөж байгаа маш олон залуучууд байгаа. Энэ залуучуудыг биеш явуулахын төлөө манай байгууллага бүх хүчээр ажиллах боломжтой. Ер нь ажил хөдөлмөр хийх тэ одоо мэдлэг боловсрал гэдгээс илүү хамгийн гол нь хувь хүн өөрөө ажлын хүсэл сонирхол байх хэрэгтэй юм болоо гэдгийг би айгүйх боддог. Тэгэхээр өнөөдөр залуучууд бид ажлын үнэ бүтээн байгуулалтанд оролцъё гэсэн хүсэл тэмүүлэл байх юм бол бидэрт бүгдэнд нь боломж нээлттэй байгаа юм байна гэж би тэрийг л аюу сайн ойлгож байна. Өнөөдөр яагаад залуучууд өнөөдөр оюутлогыг сонгох хэрэгтэй тийм оюутлогод ажиллах хэрэгтэй юм гэхээр өнөө зуршил хийгээд явж байгаа залуучууд ингээд уул уурхайн чиглэлээр төгсөж байгаа одоо маш их залуучууд байгаа. Эрэлт хэрэгцээ аргүйх шаардлагатай байгаа. Тэгэхээр залуучууд өнөөдөр оюутлогод ажилласнараа энд аюулгүй байдал тэдний ирээдүйд хөгжих боломж тийм үү? Тэдний одоо юу гэдэг улс их орныхоо хөгжилд маш үнэтэй хувь нэмэр оруулах тэр алтан боломж байгаа учраас залуучууд энд ажиллах хэрэгтэй юм байна гэж би хэлмээр байна.